За зүгээр яг нэг зүйлийн тухай бас ярих гэсэн бурхадтай тэрслэн чихэн хаашаа бидний итгэл үнэмшил үзэл санаа итгэл үнэмшлийн орон зайд бол маш хүчтэй нөлөө үзүүлж байгаа бурхадтай л да боддаа. Христ, Зүнж Мухаммед гэдэг энэ шашнуудыг үндэслэгч лидерүүд байгаа. Тэгээд энэ шашнуудыг шашинд итгэл үнэмшил бурхан шүтгэхээр яадаггүй гэдэгтэр ер нь бол бурхад бидний залбирлыг сонсдоггүй бол сонсдог. Бурхад тусалдаг гэвэл тусалдаг. Мэдээж тэр хүнд ачлалтай, хүний ёс зүй, төлөвшил, харилцаа, хандлага, тухайн улс үндэстнүүдийн итгэл үнэмшлийн тогтолцоо бүрэлдэн бий болоход энэ ямар ч шашны тэр гэж алагчлалгүйгээр дээдлэхэд нөлөө үзүүлдэг, эерэг нөлөө үзүүлдэггүй бол үзүүлдэг. Гэхдээ бурхад хувь хүнийг өөдлөхөд, өөдөн татахад, дэвжихэд сайн нөлөө үзүүлдэг. Хэдий ч магадгүй тэр тухайн улс үндэстэнгүүд ялангуяа одоо тийм цөөн хүн амтай тийм жижигвтер гэдэг юм уу да тийм улс үндэстэнгүүдийг уусгаж үзэл санааны хувьд, итгэл үнэмшлийн хувьд, соёлын хувьд уусгаж устгахад хамгийн том хүчин зүйл одоо нөлөө үзүүлдэг том хүчин зүйлүүд бурхад байгаа байхгүй. Дэлхий дээр одоо юу гэдэг нэг тийм 3-4хэн том шашны урсгалууд ихэнх улс орнуудын соёлын үндэстний соёлын ондооштын өөртөө ингээд залгичаад байгаа байхгүй. Зүгээр тэр залгигдж байгаа үндэсний зүгээс харахад бол өөрөө бурхад үнэхээр яг бурхан шиг тэгж нэрнгүй нэгүүлсэнгөө байж чадж гинэ үгүй юу гэдэг асуултыг бас асууж үзмээр санагддаг юм л да. Тэгээ бурхад яагаад хүчждэг вэ? Бурхад яагаад хүмүүсийн хүслийг сонсоод хүмүүс туслаад дэмжиж одоо бурхтууд байдаг юм ариун эцэг хүү ариун сүнснүүд байдаг юм уу? Тэр архтууд нь байдаг юм уу? Тэр дагинсууд нь байдаг юм уу? Хан дагинсууд нь байдаг юм уу? Тэр гэгэ Мариан байдаг юм уу? Хин байх нь огт хамаахгүй. Яаж тэдэр хүчрхэгждэг вэ гэдэг тэр шүтэж биширж байгаа хүмүүс итгэл үнэмшилээр тулгуурлаж хүчрхэгждэг. Хэдий ч нэ олон хүмүүс итгэн, олон хүмүүс тэрүүнийг биширнэ, олон хүмүүс сургаалын дагна тэрнийх нь хэрээр хэмжээгээр эдрийн нөлөөлийн цар хүрээ одоо тэр нөлөөлөх тэр сүнслэг чадамж гэдэг юм уу да эрчмийн чадамж нь илүү их тийм тэлж нөлөө үзүүлж идэг. Тэр утгаараа жижиг үндэстэнгүүдийг, цөөн хүнтэй үндэстэнгүүдийг, сул дорой хүмүүсийг өөртөө ингээд залгиж шингээж идэх тийм зүйл байгаа юм л да. Тэр утгаараа нэг сүнсний ангуучлагчд гэж хэлчмээр санагдаад байгаа хгүй. Сүнсний ангуучлагчд, эрчмийн ангуучлагчд. Ямар нэгэн бурхны шашныг ч юм уу, шинэ гэрээ, хуучин гэрээ, эсвэл алтан гэрэл, ганжуур, данжуур одоо юу гэдэг нь юу ч уншсан ба, Коран, Библи юу ч уншсан ба тэр уншингууд сүнсний түвшин тэрийг одоо дагалдах, тэдний эрчмийг тэтгэх тийм сүнсний гэрээ хийгдчихдэг юм байна гэж ойлгосон. Сүнсний гэрээ хийгдчих дээр одоо юу гэдэг нь тэр хүмүүс нэг тийм ховстон дагуулна гэж байгаа юм шиг. Итгэл үнэмшлээр нь дамжуулж ховст өөрөөрөө бодох, өөрөөрөө орших, өөрөөрөө сэтгэх тэр боломжийг хязгаарлаж идэг. Яг тэр бурхны тухайн шашны тогтоосон дэг жаягийн дагуу амьдрах, тэр дэг жаягийн дагуу одоо юу гэдэг нь бодож сэтгэх, үйлдэж болно гэснээр нь үйлдэх, үйлдэж болохгүй гэснээр нь үйлдэх тиймэрхүү л одоо юу гэдэг нь юунд одоо хязгаарлалт тийм гэрээний үүрэг хариуцлагад унчаад байгаа байхгүй. Тэгээ энэ нь өөрөө юу гэдэг магадгүй нөгөө талдаа нэг талдаа маш инэрэнгүй нэгүсэнгүү сэтгэлгээ явж байгаа боловч нөгөө талдаа бол аливаа улс үндэстнүүдийг хуваагдал, дайсаг нөлцлийг гэрчимжүүлждэг. Буддист хүмүүс одоо манай ламнар ч гэсэн буддист ламнар бол Христэд орсон хүнсийг бол тэр буруу намтан халамжинд дулдуудаад тийш орсон л гэсэн тиймэрхүү дотоод итгэл үнэмшилтэй явж байгаа. Христэд итгэгчид бол буддистуудыгаа ч юм уу бөөм өргөлтөө хүмүүсийг буруу намтнууд гэж дотроо илт хэлэхгүй ч гэсэн буруу намтнууд гэх юм. Эдгээр хөлтөр өөрийн хүлэн зөвшөөрөхгүй тэр зүйлийг шууд буруу намтан одоо гаж донтон эсвэл одоо үүдээ нэг тийм цатаа матаанд хорлогдсон, эзлэгдсэн сүнсэнд хар сүнснүүдэд эзлэгдсэн гэдэг шиг тийм дүгнэлтэйгээд шууд тойрох гадаа гаргаж шийддэг учраас энэ шашны үзэл санааны өөрөө энэ хуваагдлууд өөрөө маш аюултай зүйлүүд. Ер нь өнөөдрийн дайн тулааныг гол өрнөж байгаа зүйлүүд бол шашнаас шалтгаалж дайн тулаанууд өрнөж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол хүний хувьд, монголчуудын хувьд сэргэн мандыг бол бид нар энэ шашнуудад бас эргэлзэж хандах хэрэгтэй. Ер нь бол магадгүй олон мянган шүтсэн хүчтэй гэсэн шидэм өвгдөөс одоо аав ээж юм уу бурхан лам шүтдэг байсан гэдэг тийм ярина л да. Ойлгомжтой. Тэгвэл бид нар өнөөдөр цоошин эрэнд, цоошин эрх ашигын төлөө дэлхийн ертөнцийн өөрчлөгдөж байхад бид нар өөрчлөгдөх цаг болчиход байгаа байхгүй юу? Бид нар өөрийнхөө итгэл үнэмшлээ сэргэн мандах цаг болчиход байгаа. Тэхийн тулд бид нар энэ хуваагдж дайсагнаж байгаа энэ талуудын эрхшээлд орж эдний дор өгдөөгүй бөхөрх юм уу? Эсвэл өөрийнхөө итгэл үнэмшлээр өстой
мөнх тэнгэрийн дор нөгөө дураараа нүүх тэр нэг тийм талын нүүдэлчдийн тэр язгуур ирэх чөлөөг олж авахын төлөө явах юм бол гэдэг асуулт л одоо бидний өмнө тавигдана. Цаашдын энэ асуулт улам олон хүний өмнө тавигдах лөө гэж бодож байна. Тэгэхээр яг зүгээр би энэ хүмүүсийг одоо дорд үзэж байгаа зүйл биш шүү. Гэхдээ энэ бурхны төлөөлөл бас өнөө цагийн төлөөлөл бас энэ жижиг гаруудыг бити тоогч юм байна. Бидний эдний сургаж байгаа, номлож байгаа иргэшээлд навчиж өөрсдийнхөө сүнсийг хориод идэх юм. Өөрсдийнхөө оюун санаа, итгэл үнэмшил, шүтэх, бишрэх тэр бүх зүйлийг бидэрт бити хураагаад байгаа чи. Эдний хүүхдэр та нарын итгэл үнэмшлэр хүчиж яадаг. Энэ бидний итгэл үнэмшил өргөл мөргөлөөр эдгээр амьдарч идэх байхгүй. Тэгэхээр хэн шүтгэе очвол эдгээр хинэж ялгаах гэж ирэх хүмүүс болчих гэж байна. Тэгэд одоо манайд ч ингэж харж шít күнзийг шүтдэг хүмүүс байна. Одоо нэг солонгосын шинэ ингэр газрыг шүтдэг байна. Одоо ширээ бясалгах гэчихэд одоо энэ чинь хэмблээ нөгөө Вьетнам хүүхэн чинь хэмжлээ нөгөө цагаан хол Чинха Далай Лам Ромын пап за янз бүрийн социалист үзэл санаа, социал демократ үзэл санаа, янз бүрийн одоо зүүнний төвийн барууны төв үзэл санаа. Эдгээр бүгдөө тэр сүнслэг эрчим тэр ард түмний итгэл үнэмшлэр хоололж тэгж хүчиж идэг тийм зүйлүүд байхгүй. Тэгэхээр эдрийг бити хүчжүүлээч. Зүгээр орхичих. Бид нар юу гэдэг ураг удмаа боддог бол улс орноо боддог бол төрийн сүлдэндээ мөнх тэнгэртэй өвгдөөцтэй хүчөө өгөх одоо юу гэдэг итгэл үнэмшлээ өгөхөд уг нь энэ улс орн тэгжээ сэрэг мандах гэдэг байна. Гэсэн тийм л бодол байна. Тэм учраас одоо юу гэдэг энэ хүмүүсийг бол би дордлоогүй. Гэхдээ чи Монгол хүн шүү дээ. Өөрийнхөө язгуур угсаа үндэс уг гарвал уг их сурвалж руугаа анзаараад хараад үзээч. Өвгдөөсгүй хүн гэж байхгүй. Ураг удамгүй хүн гэж байхгүй. Гэсэн үеэ бодоход 1024 хүний сүнслэг эрчимийг тэрийг аль нэгийг одоо шүтэж бишэр дээдэлж хүчжүүлвэл танаа удамд хэрэгтэй байхгүй. Түүнээс нэг байнгын одоо нэг эмнэлгээс хараад байдаг өвчтөн шиг болохоохараа л очныг янзлуулдаг тийм юм байлгүй баймгүй санагдаад байна л да. Тэгэхээр одоо эрхэм янз бүрийн шашнуудыг шүтэж байгаа итгэгчид сүсгтөнгүүд юмуд уучлаарай. Гэхдээ та Монгол хүн үү? Монголоор чигээр нь авч үлдэхийг хүсэж гин үү? Монгол улсаа сэргээ мандуулахыг хүсэж гин үү? Аль нэг одоо тэр шашны нэр барьсан тэднэрт улс үндэстнээ итгэл үнэмшлээ үзэл санаараа тэр чигээр нь залгиулж уусч үгүй болохыг хүсэж гин үү гэдэг тэр асуултын хариултыг л бид нар дотроосоо хайх, өөрсдөөсөө хайх цаг болчлоо л гэж хэлмээр байна. Ингээ баярлалаа.